За одоо би энэ дөрвөлж жиргээ гэдэг энэ тоглоомыг танилцуулнаа. Дөрвөлж жиргээ гэдэг бол бас нэлээ олон дүрстэй 1 2 3 4 5 6 7 8 9 гээд 81 буудлаас бүтсэн юм. Нэлээ бас томоохон тоглоом байна. Энэ тоглоом үндсэндээ 3 хэсгээс бүтдэг. Эхлээд хоёр тал өөрт байгаа дүрснүүдэд байрлуулад энэ хөлгийг ерөнхийдөө дүүргдэг. Тэрний дараа бид нар нүүдэлчин ард түмэн учраас эхэлж ингэж байрлуулж цэргүүдээ сайн байрлуулсныхаа дараа тэд нэрийг хөдөлгөж эхэлдэг. Тэгээд нэг дөрвөлжингийн тойруулаад өөрийн дүрсээ байрлуулж чадвал эсрэг талаас нэгийг авах гэх мэтээр тоглодог. Тийм учраас дөрвөн дүрсийг байрлуулах гол зорилготой. Эсрэг тал нь мэдээжээр ийм дөрвөлжин үүсэхийг хүсэхгүй. Мэдээжээр ингэж хамгаалах ч юм уу те. Ямар нэгэн байдлаар дөрвөлжин үүсэхгүйгээр хамгаалж тоглодог. А тэрний дараа нүүдэл хийж энэ дөрвөлжингөө үүсгэх гэж бас ахиж оролдоно. Тэгээд бид нар энийг ингээд нүүж дууссаны дараа бас ахаад эхэлдэг. Ахаад 3 дугаар үеж шатвал аль нэг тал нь идүүсээр байгаа дүрсэн цөөрөөд өстөө болоод ирэхээр нисэх гэдэг ойлголт үүсдэг. А тэр нь цөөхөн болсон хүн нь бол дуурийнхаа буудал руу заавал энэ шугамын дагуу биш хаанаас цул аль буудлаас аль буудал руу чөлөөтөө нисэж нүүдэг. Ийм байдлаар тоглодог тоглоом байна. Энэ дөрвөлж жиргээ бол одоогоор манай Монголд маань үнэхээр тоглогдохгүй байгаа боловч энэ тоглоомыг бид нар өв соёлоо авч ирүүлэхийн тулд түгээн дэлгэрүүлэхийн тулд энэ тоглоомыг ард түмэндээ ер нь сайхан танилцуулж олон хүнд түгээж энэ тэмцээний уралдаан наадмыг хожим хойжиж сайн зохион байгуулах хэрэгтэй маа гэж одоо хүмүүс танилцуулж байна. За одоо энэ тоглоомоо наадъя да тийм ээ. За энэ миний хүү инх билег байна. Бид хоёрын тоглоомыг та бүхэндээ наадаж танилцуулъя. За энэ хөлгийн гол хамгийн голын төв дээр байгаа энэ буудал бол хожим бүх дүрсүүдийг байрлуул дуусны дараа энэ цагааны тал одоо манай инх билгийн тал энд сүүл байрлуулна тийм үү. Тийм учраас тэрийг сайн бодож би тоглохоос аргагүй байдалд орж байна. За ингээд дөрвөлжин үүсгүүлэхгүй тулд ингэж тавихгүй. За одоо би энэ болонг эзлэхгүй байвал энэ болонг эзлэхгүй тоглоом дүрсүүдийг байрлуул дуусны дараа энэ эсрэг ногоон хүү ирэх учраас энд ногоон байрцуул дөрүүлж үүсчих гээд байгаа учраас би энийг хамгаалж тоглоно. Бас одоо ингэж хамгаалахаас аргагүй болсон. За энэ дөрвөлж жиргэн дээр бас энэ жиргээ гэдэг нь бол зэрэгцүүлж байрлуулах гэсэн утгатай байна. Гол нь. Тэгэхээр одоо эднийх энэ голын энэ шугамыг нийтд нь ингээд эзлээд авчих юм бол бас би хожигдно. Манайхаас олон дүрсийг минь авчих учраас одоо энийг нь хаахаас аргагүй болсон. Энэ тоглоомын хэлбэр бол ер нь Японы Годам ч юм уу хятадын бас тоглодог тоглоомтой яг одоогийн энэ эхэлж байгаа энэ тоглолтын хэсэг бол том төстэй. Японочууд бол энийг тэд нар бол энэ торон дотор оруулж барьдаг бол энэ дээр бол дөрвөлж үүсгэж чадсан нь эсрэг талаас авдаг. За одоо энэ байрлал бол бид хоёр жиргэнийхээ хөлгөн дээр байгаа бүхтнүүдийг нь ингээд дүүргэж гисэн байна. Энэ яг ингэж дүүргэж дуусахад хамгийн сүүлд энэ голын тэр тэмдэгтэй буудал дээр
Хамгийн сүүл энэ ихэлсэн тал нь энэ дүрсээ байлгана гэж байна. За одоо эднийх давуу тал авсан учраас одоо манай тал шатрын хувь гэж хүү авнаа тийм үү? Одоо ингээд 9 дүрстэй үлдсэн тохиолдолд 9 дүрстэй цөөн дүрстэй үлдсэн хин төрүүлж 9 дүрстэй цөөн босноо дүрсээ дурын байрал дээр дурын буудал дээр хамаагүй энэ шугамын дагуу биш хамаагүй газар ингэж байрлуулж эхэлдэг. Эсрэг талынхаа эсвэл одоо эндээс эсрэг тал нь хаана дөрүүл зүүсэх гэдэг нь тэрийг нь очиж хааж тавьсан ч болно. Өөрөө дөрүүл зүүсэх байрлалыг ч олж тавьж болно. Тийм учраас одоо манайх эхний ээлжинд ямар ч байна. Энийг хаагаад нэг ингэж тавьчих. За. Манайх одоо энэ эсрэг тал нь ерөөсөө манайхыг идэж болохгүй тийм үү? Идвэл хэд идэх вүлээ? 2. Заавал 2 идэх, 1 идэх ирэхгүй. 2 идэхээр тохиолдолд эднийх манайхыг идэж болно. Би бол харин хэдэж идэж болно. За би энд нисээд энэ дээр байсан хүүгээ нисгээд бүр энэ дээр тавьчих юм. За тэгвэл одоо би энэ хүүгээ нисгээд энэ дээр тавьчих юм. Хүүг тэгвэл нисгээд бүр энэ дээр нь тавьчих. Эднийх ингээ сая дөрөв зүүсгсээр бод. Одоо тэгвэл бүр ингээ тавьчих юм. Тэгвэл ингэчих. Хэлтэ бас дөрөв зүүсээд биш. За гих мэтэр тоглосоор бод манайхыг хэрв дуусгаж чадвал эднийх хожиж чаднаа. За тэгэхээр энэ дөрвөл зэргийг та бүхэн тоглохыг хүсвэл YouTube манай энэ YouTube сувгийн доор комент хэсэгт сэтгэлдээ үлдээж энэ дөрвөл зэрэгэний талаар илүү сайн мэдээллүүд байвал манай бидэнд бас та бүхэн мэдээлэл өгч туслаарай. Баярлалаа.